Олсон байна. Одоо би бичгийг төр зүр ботгоож явах хэрэгтэй. Баярлалаа Мира. Энэ бол патенттай бүтц юм. Бид удахгүй албан ёсны միջих баримтууд руу орон өнгөрсөн 7 хоногт өөрөөр хэлбэл өчигдөрч бас нэг зүйл өөрчлөгдсөн. Энэ жижиг тохиромжинд та бүхэнд арбитраж хийх боломжийг олгоё. Та квант тооцоолны магадлалтай маш их холбоотой тул квант онцгой байдлын үед хөрөнгийн биржийг бодит цаг хугацаанд харьцуулж олно. Мөн зэрэгцээ тооцооллох боломжуудыг тодорхойлох, эсгэлийг багасгах. Энэ бол үнэндээ энэхүү жижиг тохиромж болох гэрэл төлгийн гол үүрэг юм. Энэ нь патенттай өчигдүүлэхэд Legal Entity Identifier буюу албан ёсны баримтах координат авсан. Энэ нь гэрэл төлөд суухийн шинэлэгтүүдийг зохицуулалттай ил доод хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсоор бүртгэгдсэн гэдгийг баталж байна. Interactive International аяг өчигдөр гардуулсан бөгөөд би ч бас мэдээлэл авсан. Шуудал танилцуугаад оруулсан, ингэснээр бүх зүйл шалгагдсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тогтвортой ажиллаж байгаа ирээдүйтэй гэдгийг та бүхэнд харуулахыг зорьсон юм. Тэгэхэд дахин нэг шинжилэл гарлаа. Одоо бид энэхүү төхөөрөмжийн тооцоолыг хийдэг квантум нодын патент руу орж байна. Энэ төхөөрөмж үнэхээр уршин байдаг гэдгийг харуулж байна. Бүхэл бүтэн компани албан ёсоор бүртгэгдсэн. Нэлээд өвөрмөц энэ удаа Канада улсад бүртгүүлсэн Азиэс бол бусад төслөөцөг олон оронд биш тэндээс олон аль хэдийн алгавуулсан шүү дээ. Үгүй ээ. Энэ бас барууны чиг баримжаатай Канада улсад бүртгэгдсэн. Энэ бол үүсгэн байгуулагчсан гэрцэл байна. Хоёр бизнес эрхлэгч бодож бид бууж явахгүй. Харин нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийе гэж шийдсэн. $1 Тэгээд Lars Trimmer 95%-ийг түүний хамтрагч Victor Fenwick 5%-ийг эзэмшдэг. Бид энэ компанид оролцож бүх зүйлийг эхнээс нь босгосон. Та нарыг харж байгаачлаа 23-нд 3 сарын 23-нд бүх зүйл Dun Bradstreet-д бүртгэгдсэн. Энэ бол дэлхийд компани бүртгүүлэх боломжтой байгууллага юм. Үүний өөр ингэсэн бүртгэлийн дугаарч би та нар харж байгаас. Энэ бол нэлээд залуу компани бөгөөд тиймээс телестийн төлөвлөгөөтэй мэдээж гишүүдийн тоон нэмэгдэхэд тулгуурладаг. Гайхалтай зүйл шүү. Энд бид дахин харж байна. Энэ жижиг харьцаг бид хэрэглэгчдэд одоогоор олдоогүй байна. Урт хугацаанд бид өөртөө идэвхтэй арилжаа хийх боломжтой болохоор ийм төхөөрөмж бидэнд хуваалцах идэх төлөвлөгөөтэй. Учир нь сүлжээ нь илийн ягт багтсан илэт тодорхой орно. Мөн тооцоолсуудыг илэн ариiжилтэй хийх боломжтой. Энд бид миллисекундын хугацаанд шийдвэр гаргах мөчтэй бөгөөд энэ төхөөрөмж зах зээлийн ялгааг илрүүлж түүндээ тохируулан үйлдвэрхийц ашиг олох боломжтой. Үүний түүхий төхөрөм бий бич шоошээ. Зарим хөгжүүлэгчид, шинжээчид, арилжээчид болон инженеруудын баг бид зах зээлд хиймэл оюун ухааныг дэмждэг мөн санхүүгийн салбарт ашиглах боломжтой зүйлийг гаргах хэрэгтэй гэж бодсон. Хиймэл оюун ухаан нь нийгэмд 20 талдаа зэвсэг мэт зүйл юм. Би үүнийг баянга дахин хийдэг. Энэ нь бидний оронд нийгэмд бодох ажлыг хийдэг болсон. Гэхдээ энэ санхүүгийн салбарт бол маш их хэрэгтэй. Маш нарийн. Мөн яг тий, маш хурдан. Хүн өөрөө гараар арилжаа хийж чадахгүй ийм хурдтай. Тэгэхээр энэ бүх багуудын анхны алхам нь энэ түүхийг зах зээлд гаргах гэж бодсон явдал байсан. Хоёр талхамд нь бид энэ квантум механизмыг гэж бодсон. Нод химэл оюун ухаанд суурьсан арилжааны энэ жижиг харьцагыг цааш нь хөгжүүлж ингэснээр найдвартай таамаглал шинжилгээ хийх боломжтой болсон. Одоо бид сүүлийн алхам дээрээ явж байна. Энэ нь олон улсын зах зээлд тэлэх юм. Өмнө нь дурдсанчлан энэ загвар нь арбитраж дээр суурилсан. Өөрөөр хэлбэл дэлхийн янз бүрийн биржүүд дээрх үнийн зураг маш нарийн ашиглах OKX, Kraken, Binance болон бусад нэр хүндтэй биржүүд дээр 24-7 хоногийн турш хуримд ажилладаг. Энэ нь та унтаж явах хооронд таны хөрөнгө ажиллаж мөнгө тань өөрөө өсөн нэмэрдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл та цаг хугацаа байршлаас үл хамааран хөрөнгө ажиллуулж чадна. Мөн үр ашиг буурахгүйгээр үргэлжлүүлэх боломжтой. Учир нь хиймэл оюун ухаан эдгээр төхөөрөмжүүдэд зориулан улам хөгжиж байна. Мөн сүлжээ улам нягтарч үргэж тусаар би өмнө нь дурдсанчлан тооцоолол улам нарийжилтэй боллоо. Урт хугацаанд эдгээр жижиг компьютеруудыг хэрэглэгчдэд ашиглуулах боломжтой болно гэж үзэж байна. Энэ яг хэзээ бахыг би одоогоор хэлж чадахгүй. Энэ талаар надад одоогоор мэдээлэл оллоо. Бид эндээс харж байгаагаар өгөгдлийн урсгалыг зэрэгцээ боловсруулж маш өндөр наривчлалтай арилжааны шийдвэр гаргаж байна. Энэ бүхэн тасралтгүй хөгжиж хиймэл оюун ухаанаар хийгдэж. 20 дур довоо ажиллагаа бид үүний өмнө нь дурдсан. Та нар унтаж явахад мөнгө чинь ажиллаж байхад өглөө сэрээд харвал ашгийн хэмжээ өсчихсөн байхыг харна.
Яг үүнийг л бид энэ квантум нуудаар зориулан зориж байгаа бөгөөд та хэрэглэгчийн хувьд энэ бүхний нэг хэсэг барах юм. Мөн та энэ магадлалын хувилбаруудыг загварчлах замаар ашиг хүртэх болно. Өөрөөр хэлбэл магадлалын тооцоололтод үндэслэн уусан хувилбарыг туршиж үзэх боломжтой болж байна. Зөвхөн нэг нарийн таамаглал гаргаад зогсохгүй харин ч олон магадлалтай хувилбарыг туршиж үздэг. Жишээ нь хаа нэгтээ биерж өнөө юу болох вэ гэх мэт. Энд эрсдлийг маш ихээр багасгахыг зорж байгаа тул хэрэглэгчийн хувьд энэ бүтцэд маш их итгэлтэй байж болно. Миний бодлоор энэ уур жинхэнэ бодиттой ил тод зүйл юм. Мөн үнэн асуудал илрүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл эдгээр 5 чиглэлийн чиглэлд нэгтгэж та бүхний олон компанийн төлөө ажиллахыг зорж байна. Энэ бүхнийг дэлхийн зах зээл дээр бодит цаг хугацаанд дэлхийн зах зээлийн өгөгдлөөр үнийн хөтөлбөрийн таамаглалтайгаар хийдэг. Дараагийн слайд дээр үүнд илүү дэлгэрэнгүй орно. Энэ бүхнийг хамгийн оновчтой, хурдан, хамгийн нарийн аргаар хийдэг. Автоматжуулсан байдлаар эрсдлийг хамгийн бага түвшинд байлгаж, хөрөнгийн зах зээлийн хэлбэлцлээс хамгаалдаг. Тиймээс энд эсвэл дор хаяас томоохон алдагдал гарах ёсгүй. Гэхдээ мэдээж заримдаа арилжаа алдагдaltaй дүүсэх тохиолдол гарч болно. Үнийг бид бусад төслүүдээс ч мэднэ. Гэхдээ энд эдгээр квантум нууц нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар ийм эрсдлийг тойрж ярах, даван туулах, хэрэглэгчдэд хамгийн оновчтой байдлаар үзүүлэхэд зориулагдсан. Энэ нь дахин хиймэл оюун үүнийг байнга онцолдог. Үүгээр 2 цагч ярьж байна. Та бүхэн үүнийг сонирхож болгоч цаг агаар сайхан байгаа тул би гармаар байна. Гэхдээ Illuminance хэрхэн ажигладаг энд юу боломжтой эрсдэл багтаа ашиг олохыг товч харуулъя. Мөн хиймэл оюун ухаан өөр уч давхралд хөгжиж байгаа та бүхэнд энд жинхэнэ зам дээр аюулгүй системийг ажиллуулах боломжийг олгодог. Тэгэхээр арбитраж энийг хараахан мэдхгүй байгаа хүмүүст гэхдээ энд олон удаа уралдаж байсан камеруудаа бусад төслүүдээс ч мэдэгдэх бах үйл явц нь ямар байдгийг бирж нэг жишээ нь биткойны үн өгдөг үүнийхтэр квантум нод руу дамжуулдаг бөгөөд тэр миллисекундын хугацаанд ойр бирждээр үнийн зүрэг маш хурдан илрүүлж чадвартай. Тэр хамгийн шууд, хамгийн богино, хамгийн үр дүнтэй замыг зохион байгуулж дараа нь илүү өндөр үнээр зардаг. Энэ нь дараагийн слайд дээр харуулсанчлан үнийн зөрүүнээс ашиг гарч тэр ашиг бидэнд болон компанид дамжуулагддаг. Тэгэхээр арбитраж гэдэг нь өөрөөр биржүүдээр үнийн зөрүүнээс ашиг олохыг хэлнэ. Бид харсан Kraken, Binance бүгд орсож байна. Энд энэ жишээ нь Belvik ч бас дурддагцсан. Тэгэхээр дэлхийд даяар бүхнийг хянаж, тооцоолж бидний хөрөнгийг үр ашигтай ажилуулах боломжийг бидэнд олгож байна. За Illuminance дээр бид ямар орлого олох болон карьерийн ямар боломжуудтай вэ? Энд хөрөнгө оруулалтын стратеги гэдгийг. Онт бид тэгэрэнгүй тайлбарлаж болно. Мөн өөрийн дашбордод оруулж үзсэн бодит тоо мэдээлэл бодит цагийн жишээгээр харуулнаа. Дараа нь өргөжүүлэх хөтөлбөр бий. Өөрөөр хэлбэл та баг бүрдүүлж түүнээс шимтгэл авах боломжтой. Эдгээр шимтгэлийг хэрхэн олгодгийг би удахгүй бас харуулнаа. Компанийн зүгээс ашигаас сар бүр янз бүрийн сангуудыг бүрдүүлж тэр сангаас хэрэглэгчдэд шимтгэл олгодог. Таны толгой төрж урах асуултыг өөрчлөн тодруулж өглөө. Дараа нь сошиал медиа сонирхдаг хүмүүст зориулсан бонус төв бий. TikTok, Instagram, Facebook, YouTube дээр та богино видео, тусламжийн бичлэг эсвэл танилцуулга хийх боломжтой. Өөрийн хяналтын самбаар орлого зарлагыг харуулж, үүнийг холбоосоор дамжуулан компанид илгээж олно. Тэгээд бичлэгийн урт, чанар болон агуулгаас нь хамаарч урамшуулал олгоно. Ийм зүйл хийхгүй гэж хэлсэн ч 1 минутаас 2 минутын урттай видео бүрт $2-аас $10 хүртэл урамшуулал авах боломжтой. Дараа нь бидэнд GOAT Leaders хөтөлбөр бий. Greatest of all time буюу хамгийн шилдэг гэж нэрлэдэг нэлээд сэртэй нэртэй. Энэ нь үнэхээр бат бөх бүтэц бий болохыг хүсэж байгаа өөрийн уулс, орчин, твтэй том баг байгуулахыг зорж буй хүмүүст зориулагдсан. Орос болон Азид янз бүрийн багууд бие. Би ч бас энэ хөтөлбөрт оролцож тэдэнтэй холбоотой байдаг. Ийч бас энэ дүнд өөрийгөө сорж байна. Энэ яаж ажилладаг вэ? Тэгэхээр дахин нэг удаа Leaders програмын тухайд буцаж ярья. Тийм ээ, та бүхэн компанид өргөдөл гаргац өөрсдийгөө танилцуулах боломжтой болно. Яагаад та бүхэн өргөдөл гаргахыг хүсэж баймаарэ? Танай урам зориг юу вэ? Танай суур мэдлэг чадвар юу вэ? Та бүхэн юу хийж чадах вэ? Өмнө нь өөр төслүүдэд том бүтэд тодорхой туршлага хөрөнгөлүүлсэн үү гэдгийг харуулах боломжтой ёо.
Та бүхэн тухайн компанид богино хугацаанд өргөдөл гаргаад 40-80 цагийн дотор EMA гэдэг хүнтэй холбогдно. Тэр хүн бол Good програмын хариуцсан ажилтан бөгөөд тэрээр та бүхэнд нэг таазбарууг нь би удахгүй үнэвч бас харуулна. Тэгээ та бүхэн 4-7 хоногийн дотор тодорхой нэг даалгаврыг биелүүлэх ёстой болно. Үүний дараа та бүхэн шимтгэл болон бонус авах хэрэгтэй болно. Хэрвээ та бүхэн шаргуу ажиллаж, бүтээн байгуулж чадвал эндээс бүрэн пассив сар бүрийн орлого бий болох боломжтой. Тиймээс энэ бүхэл бүтэн харьцангуй шинэ компанийг зөв замд оруулж дэлхийд даяар танигдуулахыг хичээгээрэй. Тэгвэл ашиг орлого хэрхэн бий болдог вэ? Бид өмнө нь товчхон дурдсанчлан зах зээлийг хянах, үнийн зөрүүг илрүүлэх, зардал болон хурах чадварыг үнэлэх, бүрэн автоматжуулсан арилжааны гүйцэтгэл болон хиймэл оюун ухаанаар ашиг бүртгэх зэрэг нь эдгээр жижиг төхөөрөмжүүдээр дамжин явагддаг. Үнэн дээр би дахин хэлэхээс өөр аргагүй энэ төхөөрөмж бол Illuminance компанийн голцсон юм. Харин бид хэрэглэгчийн хувьд юу өстөр? Бид бүгд инх самбараагүй байдлаас илүү бүртгэцтэй төлөвлөгдөх үйс байдлыг хүсдэг. Бид таамаглал цуурхлаас илүүтэйгээр хамт олонны дунд олон зүйлийг туулж ишийг бүтээх ёстой. Тиймээс та бүхэнд болон надад энэ компанийг ил тод танилцуулж бүх хөтөлбөрөөр хамтдаа алхаж та бүхэнд үргэлж туслах, асуултад чинь хариулах хүн байх нь маш чухал юм. Иймээс та бүхэн зөвхөн өөртөө ашиг олох бус бас хамтын нэгдэл багийн мэдрэмжийг бий болгох ухам зоригтой болдог. Энэ хиймэл оюун ухаан басан бүх бүрд зохион байгуулалтаар дамжуулан эдгээр төхөөрөмжүүдээр хийгдэж буй тооцооллын үндсэн дээр төлөвлөж бодохгүй зурлаг олгох боломжтой. Энэ хэсрэг төлөвлөж die утгыг тайлбарна. Тэгэхээр эхлээд баг бүрдүүлэлтийн загвар болон шимтгэрийн талаар ярья. Та бүхэн энд хурж болох янз бүрийн төмшөнттэй. Эдгээр нь Crown 1 түвшинд эхний ээлжинд 5%-аас эхэлдэг. Жишээ нь энэ бол миний түвшин энэ нь 25 мянган барийн борлуулалт хүртлээр эздэг. Дараа нь 50 мянга, нэг зурмаа болон түүнээс дэш харна. Тэндээс их ёстой. Тэгээ тэр үеэс илүү сонирхолтой болж ангижтэй. Энэ сатаасан зургаан хувь додоогоо. Энд хэрвээ хүн үнхээр сайн байгаж доод түвшинд 15% хүртэл авдаг. Үлдэгдэл орлогын хувьд 3% бонус нь үчийн түвшин хүртэл олгогддог. Энэ нь түвшин бүрт баталгаажсан байв бид. Би өмнө нь дурдсан эдгээр ашгийг хэрхэн хуваарлдаг вэ? Компани сангуудаас бүрдүүлдэг. Бид удахгүй улирлын Таиланд руу орно. Эхний улирлын нэмэрт сангууд эдгээр нь хэглэгчдэд шимтгэл олох боломжийг бүрдүүлдэг өгөөд мэдээж багууч мөнгө оруулдаг. Мөн илүү их мөнгө байгаа эргэлдэж чадах тусам. Арбитражийн загварт компани ашигт төбийчнэ өндөр байна. Тэгэхээр та бүхэн ч бас илүү их ашиг олох боломж нэмэглээ. Ховын хурдаш. Тэгээд би түрүүнд товч дурдсан жижиг видеогоор хийдэг сошиал медиа даалгаврууд бий. Сарын рейтинг, микро тусламжууд, гар утсан дээр скриншот мэд. Өмнөх эсэнчлэн би зүгээр захихуутай тухтай хүн бохоор үүний хийх дурггүй. Техникийн урьд бас хамгийн сайн юм биш дээ. Тийм ээ, Клаусвол мэдээж харна. Тэр аль хэдийн инээгэл байна. Яг одоо хаач чаддгүй. Би зүгээр хитрхи тухтай ваа. Тэгээ би мөнгө өөрөө ажиллаунч өөрийн боломжийн хүрээнд илүү дуртай зүйлээ хийдэг. Өөрт байгаа боломжийн хэмжээ. Компанийн та бүхний төлөө мөн вебинар хэлбэрээр сурч ирээгүй бид. Эдгээр ажлуудын зарамд нь урамшуул зогдох бас бонус авна. Тиймээс хэрвээ та нар эдгээр ажлуудад оролцохоос айхгүй бол энэ хүрээлэлд чин сэтгэлээс урьж байна. Энд бид дахин хамж байна. Эдгээр богино видеонууд $2.10 хугацаанд 60 секунд хүртэл үргэлжилдэг. Үргэлжлэх хугацаар. Энэ маш жижигхэн болохоор би слайд дээр дахин энд герман хэл дээр уншихад хялбар байдлаар хажууд нь бичсэн. YouTube-д дуртай хүн бол суваг нь дурхайж 1 жилийн настай байх ёстой бөгөөд тэгвэл та $10-аас $50 бонус авна. 2 минутын YouTube видео хийхэд таны профайл хэр сайн бэлдэг гэсэн ямар төнөг төхөөрөмжтэй, агуулга нь ямар байхаас шалтгаална. Дараа нь та энэ холбоосыг компанид холбож, энэ холбоосыг формоор дамжуулна илгээн. Энэ нь бас вебсайт дээр байгаа. Тэнд та бүх зүйлийг нээлж, зөвхөн энэхүү сошиал медиа хөтөлбөрөөр дамжуулан орлого олох боломжтой. Гэхдээ мөнгө үр дүнгээ өгч, үүнийг харуулж чадахгүй эдгээр системийн нэг хэсэг биш бол би хамгийн сайн сошиал медиа хөтөлбөр ямар ашигтай юм бэ? За стратеги руу орцгоё. Мөн би товчхон дурдахыг хүсжээ. Зүүн талд харагдаж байгаачлаа нь үргэлжлэх хугацаа нь 30 хоног, 120 хоног, 180 хоног байна. Эхлэх дөрөв $100, $1000, $5000.
Мөн хугацааны хөвтөг бүтэн 5.1-ээс 1 хөв хүртэл шаталтайгаар байна. Би үүнийг удахгүй бүдгийн дашборттой хамаана. Харин богино хугацаатай богино гэж хэлж болох гүц болон 120 хоногийн хувьд үрдэслэж мөнгө авах боломжгүй. Том дүнтэй мөнгө эргэлдэх хэсэгтэл нь энэ зүйлүүд хамаарна. Нийтдээ 7 стратеги юм. Үлцэн хагасыг дараагийн слайд дээр харуулж байна. Энд бол хэрвээ та мөнгө эрэхтэй бол та мөнгө авч болно. Энэ стратегийг хугацаанаас өмнө дүүсгэж болно. Гэхдээ ингэвэл та ашиг хүртэхгүй зөвхөн өөрийн оруулсан мөнгө бол буцаан авна. Энэ бол нөхцөл нь. Мөн та бүхэн аль ч стратегид дахин хөрөнгө оруулалт хийж болно. Өөрөөр хэлбэл хүүгийн үр нөлөөгөө өөртөө ашиглуулж мөнгөө ажилуулж чадна. Энэ нь мэдлэж бидний одоо мэдэж байгаа орлогоос илүү өндөр үр дүн авчирна. Би үүнийг доор жишээ болгон бичиж өгөлөө. Хэрвээ та стратеги нэгийг туршиж үзэх гэж аваар 30 хоногийн хугацаатай $100 хадгаламжтайгаар эхлэж болно. 30 хоногийн дараа та $120 тараарна. Өөрөөр хэлбэл энэ 30 хоногт 20% ашиг олсон гэсэн үг. Хэрвээ та $500-аар оруулах 30 хоногийн дараа $625 болно. Энэ нэмэр ажилтны үр дүнтэй. Энэ стратеги эндээс харахад 120 хоног үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл 4 сарын турш эхлэх шаардлагатай. Энэ та $1,000-аас эхэлж орж болно. Хэрвээ та ашгаа дахин хөрөнгө оруулбал бараг $3,400 хаасна. Үүнийг би өөр дээрээ тооцоож чадсан. Би бол тоон дуртай гам. Би тоон жаахан мухаш шүштэй. Тэгээд би нэгүдэ тооцоолж үзсэн юм. Яг хизээ 5 оронтой тоонд хүрэх вэ гэж. Тэгээд би үүнийг ойролцоогоор тооцоол үрсэн. Эсвэл би өөрөө тооцоож та бүхэнд илүү ойлгомжтой болохын тулд харуулсан. $4,500 хадгаламжтай бол та тэр мөнгийг 4 сарын хугацаанд дагуут дахин хөрөнгө оруулалт хийвэл та $10,479 11 цент буюу 5 тонн хүрнэ. Харин дахин хөрөнгө оруулалтгүй бол $9,900 байна. Тэгэхээр яг тэр хооронд $10 million төрөх шилжилт байх ёстой. $4,300 гэж бас доотлуулж үзэж болно. Энэ үйлдэл хоёрдугаар стратегид зориулж би ням гараа хүртэл-нийг нь урамшуулал арга хэмжээ төлөвлөсөн байгаа. Үүнд компанитай зөвлөсний үндсэндээр би өөрийн хөрөнгөөс танай оруулсан мөнгөнд 2% урамшууллыг бонус хэлбэрээр танаа хэтвчэнд шилжүүлж өгөх юм. Тиймээс та бүхэн бодож үзэж байгаа. Тэгээд би бас бодсон юм. Хэрвээ хэн нэг нь үнсээр дөрөгтэй байж 3 дугаар стратегийг $5,000-аар эхлүүлвэл энэ нь 180 хоног буюу бараг хавц жилийн хугацаатай. Тэгвэл би өөрийн хөрөнгөөс нь $100 урамшуулал болон оруулсан мөнгөнд нь бонус хэлбэрээр өгнө. Одоо бид эдгээр бүх стратегийн 2 дугаар хэсвэрээ уурч байна. Эдгээр нь мэдээж улаан урт хугацаатай уурч байна. Стратеги томрох тусам хөгжзөн сурцнаа. Гэхдээ хэзээ ч хүссэн үедээ хугацаанаас өмнө мөнгө харгаж авах боломжтой. Хэрвээ танд мөнгө хэрэгтэй бол та ашигаасаа татгалахч оруулсан мөнгөө буцааж авах боломжтой. Гэхдээ яг ууртаслаж би тэнд бид мөнгө хагас жил хүлээж байна. Харин үүнийг бусадтай харьцуулж чадах хүн энд өөрийгөө илүү тухтай мэдрэх байх. 280 хоногийн хугацаатай. Хөдөлгөө бид тэр хугацаанд хүрэх нэ. Арын дэвсгэрт нэг жижигхэн инамсгэл сонсогдчихэ. Тийм ээ, өмнө нь хэлсэнчлэн бид удаа бүгдийг нь тооцоолж үзэж байна. Ингэснээр та нар жинхэнэ туунуудыг харах болно. Нүдний өмнө чи илтот хаагд. За зоото мэдээлэл баралт. Та нар 1-6 хүртэл стратегийг өдөр бүрийн төлбөртэйгээр ашиглаж болно. Эдгээрийг ч бас дашборд дээр харж болно. Та нар санхүүгийн өсөлт хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан мөрийг авах болно. Стратеги бүрийг тус тусаар нь хаях боломжтой. Та $10-оос дээш мөнгийг шууд гаргуулж авах эсвэл хөрөмтүүлж байгаад дахин шинэ стратеги эхлүүлэх боломжтой. Ямар байдлаар хийсээ та өөрөө шийднэ. Дахин хөрөнгө оруулалтыг хаан ч идэвхжүүлж орсон. Урьдчилан дуусгах боломжтой. Гэхдээ шимтгэлтэй гэдгээ би өмнө хэлсэн. За энэ асуулт шийдэгцээ. Үнэн дээр зөвхөн оруулсан мөнгөөс буцааж авах боломжтой. Ашиг олдохгүй. Босодвар стратеги нь магадгүй дараах хүмүүст сонирхолтой байж болох юм. Бид өөр нэг төсөлд PAV 6 сар мөнгө баялгацсан гэж хэлж байгаа хүмүүс. Бид нэг жилийн хугацаанд $50-ыг тоглоомын мөнгө шиг тусад нь тавьж тасралтгүй дахин хөрөнгө оруулалт хийж ажиллаад эцэст нь нэлээд их хэмжээний мөнгө хоригдлох боломжтой. Үүнийг би та нарт хаална. Энэ ямар харагддаг вэ? Хэрвээ та линк авсан бол хамгийн сайн нь чатны бичлэгээс хамтрагчаасаа эсвэл надаас ч байж болно. Ямар ч байсан та бүртгүүлнэ, бүртгэлээ үүсгэн, өөртөө хоч сонгоно. Өөрөөр хэлбэл нэвтрэх нэрээ сонгоно. Тэнд таны жинхэнэ нэр орно. Очоо Mickey Mouse, Pluto, Hook Panther гэд юут байсан бичиж байна. Хараа имэйжээрээ. Эсвэл Peter
Одоо түнтэй би ойлгож байна. Одоо чи намайг бүрэн самгаардуулчихсан. Би бүр санаагаа хартсраа. Энд чинь чиний зөриөд хийсэн зүйлүүдээ би анзаарлаа. Тэгээд имэйл нь юунд хэрэгтэй байшаар хэрвээ та мөнгө татан авалт хийвэл таны татан авалтын баталгааг имэйлээр илгээдэг. Интров дахин варуна. Үйлгээний хэш хайдагч бас зааж өгдөг. Ингэснээр та бүхэнд бүрэн ил тод байдал хангагдана. Утасны дугаар нь би та нарыг дарахад чадна. Үнэндээ тийм ч сте. Тэгээд нууцугийг мэдэс аюулгүй байдлаа хапярна. Улаан хүн үнийг түлхүүрийн багцтай хадаадаг. Би үнийг сэт фразыг хамт бичиж шантай. Би бүх төслүүдийн нууцугуудыг авч хадаашбэг. Код өгс хэтвчний хаягууд бүгдийг энэ цаасан дээр бичдэг. Компьютер дээр биш. Учир нь Microsoft бүх зүйлийг ил тод скриншот хийж бидний мэдэхгүй газарт өгөгдлийг дамжуулж юу болохыг бид огт мэдэхгүй шүү дээ. Тиймээс илүү дээр нь цаасан дээр бичиж хадгуулах, эсвэл өөр дээр баямд үсрэх, эсвэл уламжлалт аргаар бичгийн машинаар бичиж авах дээр. Тэгээд та нар миний эсвэл бусдын эсвэл өөрийн багийнхаа өгсөн referral линкийг авнаа. Чатаач руу хаанаас ч авсан энд орсон нь. Ховын мэдээллийн хамгаалтын мэдээлэл данс уусгэр. Тэгээд одоо бид backup хэсрээ олё. Үүний тулд би бичлэгээ төр зогсоох хэрэгтэй. Одоо эндээс ихсүүлж чаам. Үгүй түлхүүжээ. Одоо би канон. Хэрвээ чи нэг техник вебинар хийх гэж аваас өөрийн хүмүүсээрээ. Тийм ээ. Би чамайг чин сэтгэлээсээ угтаж авна гэдгээ мэдэж байна. Нартай холбогдоорой. Тэгвэл бид хамтдаа хийж чадав. Сэтгэлийн зовлон эсрэг доллар. За, одоо би өөрийгөө нэвтрэх ёстой. Үүнэ бид гурнаа юу чи? Би төр зөр тасалдуулсан нууцлалаа. Эвтэйтэд удахгүй шийдэгдэн үү? Үндэ би үнийг бүгдийг нь барьсан бас энд байна. Хүлээгээрээ одоо олчихоо. Би юу ч үзбэ. За би одоо жаахан ангаалаггүй байя. За одоо олчлоо. Та нар харж байна. Өнөөдөр бидэнд тусламжийн цат хэрэггүй болстоо. That's not pup. Та нар харж байна. Зүүн талын хааж тэвэр зураг том болсон. Тэр 5-ны чин сонх байна. За. Одоо харцаад байна. Хайж байна. Тэ. Дөрөнгөө үзэс гэлэнтэй. Тэгэхээр би код хөтөлбөрт оргодол өгсөн. Ням гараг хүртэл би энэ 10,000 төвчөнд хүрэх хугацаа он. Тэгвэл би бүр өөрийн хаваачнасаа илүү их бонус гаргаж явах чил бэлэн байна. Эсвэл илүү олон урамшуултын үйл ажиллагаа зохион байгуулж болно. Би та бүхний чин сэтгэлээс өөрчлөлт. Тийм би Flat энэ дэшборд дээр харж байна. Та нар өөрсдийн үргэлж кодоо эндээс харж олсон. Үүний бахамч бас эндээс хүүлж авах эсвэл QR кодоор уншуулж болно. Тэгээд та нар яг сайн шиг энэ бүргэрийн цонх руу орно. Дараа нь энэ өөрийн ID карттай өмнө та нар хэрийг хөрөнгө оруулсан бэ? Багийн нийт орлого сипэр. Нийт орлого хэд урсан дээ? Та нар хэдэн гишүүтэй вэ? Хизэнээс бүртгүүлсэн дээр ямар нэрээрээ би жинхэнэ нэрэж бас ашиглаж болох байсан. Бүрт хүчтэй. Тэгээд энд өөрийнхөө лого, өөрөөр хэлбэл зураг, өөрийн хүрэг зураг оруулж явсан. Үүний ч бас нэмэх болов юм ста. Тэгэхээр та нар бүрэн дүүрэн энд нэг хуудсан дээр байна. Мөн энд. Доор нь та нар харж болно. Энэ бол миний жишээ. Би эхлүүлсэн 7-дугаар стратеги. Энэ нь нэр жилээс тогтмол хадарсан мөнгөнийх байсан. Энийг $101 орсон. Компаниас $1 бонус авсан. Өөрийн оруулсан мөнгөндөө тэгээд одоо хувьцааны бараг 14% өнгөрөөчөөд ийм ашигтай байна. Нэг $126 авсан. Нэг $100 би оруулсан. Тэгэхээр би нэлээд сайн явж байна. Гэхдээ үүнийг үргэлжлүүлээд яваар. Энэ бас тасралтгүй дахин хөрөнгө оруулалттай стратеги л. Та доорхын хэсгээс статистик мэдээлэл харах боломжтой. Хэдэн гишүүн байна, хэдэн түнштэй вэ, хэдэн идэхгүй болсон, хэдэн идэхтэй байна гэдгийг харж узнана. Global түншийн газрын зураг дээр та харж ухна. Дэлхийн газрын зураг дээр та яг одоо Канада улсад хэдэн нууд идэхтэй байна, Австральд хэдэн ажиллаж байна, ямар хамар хүрээтэй байна гэдгийг харж болно. Эмэл цэвэр статистик богод шууд арилжааг дагаж харах гэсэн хүмүүс зориулсан юм. Ямар бирж дээр яг одоо юу арилжалагдаж байна, ямар захиалгын доллартай, ямар борлуулалтын болон худалдан авалтын цагтай вэ гэдгийг энд маш ил тод бүр нарийн дэлгэрэнгүйгээр харуулдаг. Тэгэхээр миний бодлоор миний эхлэх хүртэл ийм мэдээлэл хараад их баах.
Дараа нь өөрийнхөө гүйлгээнүүдийг бас шалгаж азмана. Энд Рафлер дамжуулж би ямар нэгэн зүйл авсан энд нэг удаа мөнгө татаавал хийсэн байна. Жишээ нь та нарт бас шалгаж үдид борно. Та нар доктор байгаа зах. Олон хүн үнийг аль хэдийн шумлах. Гэхдээ одоо энэ зүйлийн гол сэдв рүүгээ эргээд орё. Би жинхэнэ стратегиудыг хэлж байгаа. Нийт болон шифр. Би үүний та нарт дөрвийн цаасан дээр товчхон ангицаасан. Тоглож үзэх. Энд та бүхэн төс бүрийн стратегийн талаар мэдээлэл авна. Ховийн хов хэмжээ африкын саталсан байг гэмэ. Эхний алгуудаар та нар тэг бүтэн 5.1%, дараа нь тэг бүтэн 75.1% оноо. Таны хөрөнгө муу энд дэснаа. Түнтэй уялдаад орлогч мөлөслө. Сүзэ алууд нэг хуав. Энэ 990 хүртэл эхлүүлэх боломжтой. Тэрнээс цааш 1000 том 20 дугаар стратеги гартэн. Энд бид орлолоо эдгээр гумаа шатстай. Маш ойлгомжтой бөгөөд бид яг одоо төсөж үдэж олсон. Тэгэхээр танд Ethereum, Bitcoin болон байгаа бүх валютыг оруулах боломжтой. IQN гэдэг нь платформын өөрийн токен. Одоо ихэнх хүмүүс USD-тээр ордог тул би ч бас тэгж үзье. Бид яг одоо үнийг туршиж үзье. $100 бэхэм хөрөнгө оруулалтгүйгээр. 30 хоногийн дараа танай оруулсан мөнгө юм бэ. Сугам улстай бөгөөд нийт 120 төгрөг 50 мөнгөд хүрнэ. Тэгэхээр та 22 төгрөг 50 мөнгөний бодит ашигтай байна. Хэрвээ дахин хөрөнгө оруулалт хийвэл энд байгаа энгийн гол сүрийг реинвест дээр тавихад та нар харах болно. Нийлмэл хүүгийн осолдно нийт дүнгийг 30 хоногийн дотор 122-оос 125 бүтэн 12 болгож өсгөнө. Эндээс та нар мөнгөний арга яаж болно? Эхлээд өөрийн дансаа цэнэглэх хэрэгтэй. Энэ бол алдаа. Миний хувьд хангалттай үйлдэгдэл байхгүй тул ямар нэгэн зүйл эхлүүлэх боломжгүй байна. Тиймээс та нар үргэлжлэж мөнгө хийх ёстой. Энэ стратеги эхлүүлэхийн тулд би та нарт амжсан шүү. Хоёр дахь стратегид 2% бонусыг нямгаар хүртэл өгөх болно. Мэдээж та нар нэг бүтэн тэгтэг $-аар чарж болно. Бид энэ бүхнийг яваад тооцоолж. Зөвхөн жишээ олгоно та нарт тоонуудыг харах юм. Стратеги 1 30 хоногийн турш би 500-аар эхлэнэ. Дахин хөрөнгө оруулалтгүй бол 612, дахин хөрөнгө оруулалттай бол 625, Bitcoin, Solana, Polygon гээд бүгдээр нь эхэлж болно. Тиймээс та нарын оруулсан мөнгөний тоо биш, харин үнцнийг нь хамгийн их олгоорой. Энэ Озон хүн хөрөнгө оруулсан нөгөө төслөөс ялгаатай тал нэм. Би та бүхэн зориулж сонгосон эсвэл та нарыг ивент итгэхийг хүсэж байгаа бонус стратеги руу оръё. $1,000 орж үзье. Дахин хөрөнгө оруулалтгүйгээр 120 хоног буюу 4 сар тогтсон хугацаанд бараг 2 дахин өснө. Мөн сонирхолт нь дахин хөрөнгө оруулалттай бол 120 хоногийн дараа 3300 төгрөнө. Тэгэхээр үүнийг туршаад үзье. Өмнө бид слайд дээр Аристотелийн аргыг хасан. Би 4500 гэж заасан. Зүгээр туршиж үзэхэд та нар тоонуудыг харж авлаа. 2000 дахин хөрөнгө оруулалттай бол 6395. Дахин хөрөнгө оруулалт гэвэл 4400 зэвхэн доо. Гэхдээ та нар 4 сар тэр мөнгө эхлээд хажуу тийш нь тавьчих энэ мөнгө чинь энэ та нарын төлөө ажиллаж байгаа юм. Бид энэ стратегид мөн ихний 4 шатлалтай хүүгийн орлогыг харж байна. Өөрөөр хэлж байж хөрөнгийн өсөлттэй хамт 40 хоног тутамд өсөж байна. Ингээл та нарын ашигыг бий болгох. Би өмнө нь хэлж яасан. Хэрвээ стратеги $3,500 бол өөрийн халааснаас $100 нэмээд өгнө гэж хэлж яасан. Тэгэхээр энэ шууд нэг хуваар физик хагас жилээс дээш хугацаанд гадарсан. Бид үүнийг туршаад үзье. Валют сонгох хэрэггүй. STV-с миний гүйлгээнүүд дээр харагдчихна. Гэхдээ энэ нь бас дахин үүсдэг. 5000-ыг дахин хөрөнгө оруулалтгүй. Хагас жилийн дараа бид $7,000 хэмээн. Хэрвээ дахин хөрөнгө оруулалт бас бараг 6 дахин өснө. Болоо бас өөр юм тэр 20,000. Хэрвээ үүнийг хийхийг хүсвэл би нэг $100 өгнө. Энд мөн бид дахин мэдээллийг авч ширфэн шаталсан байдлаар зохион байгуулсан болохыг харж узнаа. Бид бүх стратегид эдгээр 3 шатал загварыг ашигладаг. Энэ нь үнэхээр гайхалтай зүйл гэж би бодчихээр. Маш их тод ойлгомжтойгоор харуулсан. Тэгээд хэрвээ хэн нэгэн хүсвэл яг одоо 25,000 төгрөгтэй байгаа эсвэл өөр нэг төслөөс хүлээж байгаа бол энэ стратегич бас эхлүүлж болно. Энэ мөн 1 жилийн хугацаанд үргэлжлэж байна. Өдөр бүрийн твистер. Бүх урамшуулалт та бүхэнд хайрна.
$10-аас дээш мөнгийг гаргаж авах боломжтой. Би өмнө нь дурдсан. Хэрвээ хэн нэгэн зүгээр туршиж үзэх эсвэл хамгийн бага орлого олохыг хүсвэл нэгдүгээр стратегийг $100-аас эхлүүлж эсвэл энэ долоогийн хувилбарыг сонгож авна. 1 жилийн хугацаатай. Төлбөрийг хугацаа дуусахад олзно. Би та бүхэнд үүний дуртаяа харлаа. Валют сонгох. Ихтэй би төлбөр хийх зурхыг хүсэж байна. $50-оор орж мөнгөө бүтэн 1 жил хадаална. Дахин хөрөнгө оруулалт хийвэл $3,000 гарна. Үүнийг зогсоох боломжгүй. Учир нь энэ бол цовхын нийлмэл хүүгээр ажилдаг гайхалтай стратеги юм.